Дээд Snow киноны 2 дугаар анги эхлэхэд Мартин зомби зэргүүдээс зүхтахыг оролдон шуудхан л хаазаа гიშгэн тэндээс хөдлөх ба тэр машинаас нь зүгдсэн зомби зэргүүдийг зарим нь чирч зарим нь цасанд унгаан тэмцэлцээр явдаг. Удалгүй өдөөс нэрж явсан ачааны машин түүнтэй зөрөгтөө машинаас нь дүүслэгдсэн зомбинуудыг дайран унгаах бөгөөд ачааны машин жолооч хүндаарчлаа гэж бодоод зомби зэрэгт хиймэл амьсгал хийж байгаад хэрцгийгээр алуулдаг. Энэ үед манай зомби зэргүүдийн генерал хурч ирээд өөрийнхөө алтан зоосыг олж авах ба ачааны машин дээрх загсны логог харсан зомби генералийн өгцсөн тархинд ямар нэг адын бодол төрдөг. Харин энэ үеэр манай баатар Мартин зүрмөглөж яваад осолд орж машинтайгаа онхолтон хэсэг хугацааны дараа эмнэлэх тухайн орно. Эмч түүнд амьд үлдсэнд нь баяр хүргэсэн боловч харамсалтай нь цагдаа нар түүний хурууны хэдээ сүхийг уулнаас олсон тул Мартиныг найз нарыгаа алсан алуурчин гэж үзэх бөгөөд тэр хичнээн зомби зэргүүдийн тухай тэдэнд ярьсан ч хинч түүний ярианд итгэдэггүй. Дээрээс нь эмч Мартины тасарсан гарын оронд машинд нь үлдсэн байсан зомби генералийн гарыг залгачихсныг манай хүн олж мэдэнгүүтэл л цус харавчих шахдаг бөгөөд өнөөх зомби гар нь шууд л хяналтаас гарч тэнд байсан хүмүүс рүү дайрч эхэлнэ. Ингээд эмчнэр түүнд нойрсуулах тариа хийхээс өөр аргагүй болдог. Харин энэ үеэр зомби зэргүүд хотоос зайдуу амьдардаг эхнэр нөхөр хоёрыг алж байшинг нь эзэлж аваад өөрсдийн баазаа болгож нэг зомби эмч генералийнхаа тасарсан гарын оронд Мартины тасарсан гарыг залгаж өгнө. Ингээд тэр шөнөө зомби генерал армаа дагуулсан оршуулгын газарт очиж нас барсан зэргүүдээ эргүүлж амьлуулан өөрийнхөө зомби армийг зузаатгах гэж оролдсон боловч зэргүүд нь үхээд хитрхи удсан байсан тул бүтлгүүддэг. Ингээд тэд хүчээ нэмхийн тулд шинээр хүмүүс алах хэрэгтэй болж шөнийн ээлжтэй байсан Самартан гэр тэдний анхны хөрөгч болж зомби генерал түүнийг алаад дараа нь буцааж зомби болгон амьлуулдаг. Харин энэ үеэр Мартин зомби зэргүүдийн аюул орхон байгааг мэдэрч эмнэлгийн орон дээр цочин сэрээд хүмүүст аюулыг анхааруулах гэсэн боловч түүнийг ортон тас хүлсэн байх ба тэгтэл гинэд орондоороос нь Бобби хэмээх бяцхан хүү гарч ирдэг. Бобби зомби гих мэд зүйлсэд маш сонирхолтой байсан учраас Мартины өрөөнд нууцаар орж ирэн түүний гарынхан зургийг Америкт байдаг зомби ангуучдын бүлгэм рүү явуулсан байжээ. Мартин зомбины ангуучд гэж сонсоод Боббиг шууд л тэднийг Норвег руу хурч ир гэж хэлхийг гуйх ба тэр Боббигийн тусламжтайгаар хүлээсээ тайлдаг. Харамсалтай нь Мартины гар дахин хяналтаа алдаж Боббиг цонхоор гаргаж шидэхэд сандарсан Мартинч Боббиг туслахж байгаад түүнийг алж орхих ба цагдаа ир түүнийг яг үйлдэл дээр нь харчихдаг. Гэхдээ өнөөх зомби гар нь бараг супер чадвартай болж таарах бөгөөд гар нь Мартиныг барихаар ирсэн цагдааг алаад дараа нь шууд л машины цонхыг хаглан асааж Мартинч тэндээс цугтана. Энэ зур өнөөх зомбины ангуучид түүнтэй холбогдож Мартинаас зомбинуудын талаар илүү тодруулж асуухад Мартин болсон бүхнийг хэлэх ба зомбины ангууч тэднийг хараал хүрсэн зомбинууд байна гэж тодорхойлно. Ийм зомбинууд нэг бол алдсан зүйлээ олж авах эсвэл дуусгаагүй үлдсэн даалгавраа дуусгах зорилготойгоор дахин амьсан байдаг. Ингээд зомбины ангууч Мартинд тэдний гол зорилго нь юу болохыг олж мэдхийг даалгадаг. Энэхүү зомбины ангуучдын бүлгэн гэдэг нь Даниэл Моника Блейк гэсэн 3 хинхэг найзын сонирхлоороо байгуулсан бүлгэн байдаг бөгөөд тэд ч хоорондоо ярилцаад Норвег руу явж хүмүүст өөрсдийнхөө зөв байсныг батлан харуулж дэлхийг аюулаас аврахаар шийднэ. Харин энэ үеэр өдөр тутмын байдаг л өдгөртэй хэрэгүүдээсээ уйдсан мөрдөгч гүнга найзуудыгаа бүгдийг нь хөнөөж дараа нь эмнэлгээс орохдоо нэг бяцхан хүүхд цагдаа залуутай хамт хороосон алуурчин Мартины талаар мэдээлэл авдаг. Хулгай зэлхий цэцэрлэгт зөвшөөрөлгүй баасан нохооны талаарх хэрэгүүдээс уйдаад байсан гүнгагийн сонирхлыг энэ хэрэг ихэд татна. Удалгүй манай зомбины ангуучид Норвегт газардаж шуудхан л утсаараа Мартины байршлыг тогтоогоод дараа нь тэд дэлгүүр орж өөрсдөд нь хамгийн чухал зүйл болох зомбинуудтай тулалдах зэвсэгнүүдээ худалдаа авдаг. Энэ зур Мартин нацист зэргүүдийн талаар илүү ихийг олж мэдхээр дэлхийн 2 дугаар дайны музейд хурж ирэх ба тэр машины багажинд байсан хослолыг сольж өмсөөд музей рүү орох бөгөөд орхосоо өмнө сонин дээр гарсан өөрийнхөө тухай мэдээг олж уншина. Харин энэ үеэр зомби генерал аль хэдийн ойрхон ирчихсэн байдаг бөгөөд Мартин дотоош орсон хойноо музейн ажилтан Гленийг зомби гараараа сүрдүүлж улмаар Глен түүнийг нацист генералийн даалгаврыг бичсэн үзмэр дээр дагуулж очино. Нацист генералийн даалгавар нь Норвегийн талвыг тосгоныг бүхэлд нь устгах байдаг бөгөөд Мартинч газрын зураг дээрээс харж үзээд зомби генералыг даалгавраа биелүүлэхээр оролдож байгааг ойлгодог. Гэтэл гинэд гадаа өмнө шууган гарч зомби зэргүүд музейн гадаа байсан жуулчд руу дайран алж тэднийг өөрсдийнхөө игнэнд эсвэлэн зомби болгож амьлуулдаг. Дараа нь тэд музей рүү дайрч музейн үзмэрт байсан 2 дугаар дайны үеийн зэр зэвсгийг тонож өөрсдийгөө зэвсэглэн газрын зургийг авах ба харин Глен Мартин 2 музейн үзмэр болж жүжиглэн арай хийж амьд гардаг. Ингээд Мартин Глен хоёрыг зомби зэргүүдийг явсны дараа гарч ирэхэд хідэн салгасан хүүрэл гадаа нь үлдсэн байх бөгөөд Мартинч тэдэн дээр өөрийнхөө зомби гарны супер хүчийг туршиж үзнэ. Энэ үеэр Мартин зомби гарныхаа нэгэн хачирхалтай ур чадварыг олж нэм өгсөн хүмүүсийг зомби болгон амьлуулж чаддаг болохоо ойлгоно.
Түүнийг энэ чадвараа туршиж үзэж байтал манай зомбины ангуучид тэдэн дээр хурч ирээд Мартины амьлуулсан зомбиг сүхтээд өөрсдийгөө мэрэгжлийн ангуучид гэж танилцуулдаг. Мартин тэд гурвуулнаа болохыг хараад баг зэрэг чамлсан ч олдож байгаа бүхэл тусламжаа авахаас өөр сонголт түнд байсангүй. Даниэл Мартины чадварыг олж мэдээд өөрсдийн гэсэн зомбинуудын айран бий болохыг санал болгож нацист генералын үст дайсан Оросын улаан армийн дэслэгч Ставарин болон түүний цэргүүд хөлдөө газарт булаатай учраас тэднийг амьлуулах санал гаргана. Ингээд тэд хоёр хэсэгт хуваагдсан Мартин Даниэл хоёр Орос цэргүүдийг амьлуулахаар явж харин үлдсэн энэ хооронд нацист генералыг аль чадхаараа саатуулж байхаар болдог. Харин энэ үеэр зомби генералын айрам тосгон руу танктай дайрч ороод айл болгон руу халдаж тосгоныхныг харгас хэрцгийгээр алж эхлэн бүр тэдэн рүү танкаар хүртэл гална. Моника гэлэн Блейк 3 энэ бүхнийг алсаас хараад зомби генералын армийг яаж саатуулах талаар төлөвлөгөө боловсруулах зур цагдаа нар дөнгөж одоо л музейд хэргийн газар дээр ирч мөрдлөг хийх ба бүх сэжүүрүүд тэднийг Мартин руу хөтэлдэг. Харин манай 3 ягуу төлөвлөгөө нь гэлэн өгөөш болж зомбинуудын анхаарлыг сарниулан тэднийг тосгоны намагт авчран шийдвэрлэхэд Моника Блейк 2 өөрсдийнхөө хийсэн тесрэх бөмбөгийг тэдэн рүү шидэж зомбинуудыг устгахаар болдог. Ингээд тэдний төлөвлөгөөч амжилттай болж нэлээд олон зомбиг цааш нь харуулсан боловч зомби генерал тэдэн рүү танкаараа галдаг. Энэ зур Мартин Даниэл болон Мартины амьлуулсан зомби 3 ууланд Орос цэргүүдийн булшин дээр ирж Мартинч зомби гарныхаа супер хүчийг ашиглан Орос цэргүүдийг зомби болгон амьлуулна. Зомби болж амьсан Орос цэргүүд Мартиныг яг л удирдагч нь мэд дуулууртаагаар дагдаг. Энэ зур цагдаа нарч тосгон дайралтанд үрдсэн талаарх мэдээг авч зэр зэвсгээ авч хөдөлгөөр бэлдэнэ. Зомби генералыг тосгоны төв талбай дээр ирэхэд Мартины баг түүнийг тосож уулзаад тосгоныхныг нүүлгэн шилжүүлсэн учраас одоо дайрах шаардлага байхгүй талаар хэлдэг. Гэсэн ч нацист генерал ухрах шинжгүй байсан тул Мартин түүнд гараа харуулж удсанчгүй их сүртэйгээр Орос зомби цэргүүдэд дуудаж гаргаж ирэх ба ингээд нацист зомбинууд болон зөвлөлт зомби цэргүүдийн хооронд ширүүн тулаан өрнөнө. Тулаан эд өрнөж байтал нацист генерал танкнуудаа тушаал өгөөд өөрөө үст дайсан Орос цэргийн дэслэгч Ставариныг амлан авч хүч үзэх бөгөөд тэд яг хүч тэнцүүхэн тулалддаг. Гэтэл энэ үеэр цагдаа нар хэргийн газар дээр ирээд Орос зомби болон нацист зомбинууд хоорондоо тулалдаж байгааг хараад цочирдох ба гинт танк тэднийг чиглэн ирэхэд тэд ч машиндаа гацчихад гарч чадахгүй буу юм болдог. Азар гунгаа тэргүүтээ хідэн цагдаа ам мөлтөс цухтан гарч хажуугийн байшинд орж хорогдон юу болоод байгааг ойлгохгүй байдлыг ажиглана. Энэ зур Даниэлч өөрийнхөө зомби агнах ур чадварыг харуулж зүгээр ч нэг зомбины ангууч нэрийг зүгээгүй гэдгээ батлах ба Мартины бусдтайгаа хамт тулааны голомтонд ирэхэд харамсалтай нь Орос дэслэгч нацист зомбинд ялагддаг. Тэгтэл Моника нацист зомбинуудыг ялахын тулд удирдагчийг наалах хэрэгтэйг ойлгож энэ талаар Мартинд хэлснээр Мартин шуудхан л зомби генерал руу дайрна. Ингээд тэр зомби генералтай хэсэг хугацаанд тэмцэлцсэн ч зомби генерал хэтэрхий хүчтэй учраас хүчээр илүүрхэн түүнийг барьж аваад нүрийг нь плитгэн түлдэг. Харин энэ үеэр гадаа үлдсэн гэлээ Моника Блейк 3 зомби цэргүүд дайрч гэлээний хүзүүнд хотогдурж алах бөгөөд энэ үеэр Даниэл нацист зомбинуудын танкийг хяналтандаа авах гэж оролдоно. Даниэлийг танкын дотор зомби цэрэгтэй тэмцэлдэж байх зур жолоодлогоо алдсан танкч зомби генерал Мартин 2-ын дотор нь байсан байшинг дайран гарна. Ингээд Мартин зомби генерал 2 тулаанаа танкны хамар дээр үргэлжлүүлж байтал танк гинт огцон зогсож Мартин машины хамар руу ундаг. Зомби генерал түн рүү сүүлчийн дайралтаа хийхээр бэлдэж байх хооронд зомби цэргүүдч Моника Блейк 2 дайрахаар ажмаажмаар ойртно. Харин Даниэл энэ боломжийг ашиглан танкны их бөг зомби генерал руу чиглүүлж түн рүү галсан толгойг нь таслах бөгөөд үнэхээр ч удирдагч нь алуусны дараа зомби цэргүүдч хяран ундаг. Бүх зүйл дуусны дараа цагдаа нарч новчнаасаа гарч ирэх ба тэд бүх зүйлийг харсан учраас Мартиныг цагаатгадаг. Харин Мартин машинаа унаад тэндээс хөдөлж найз охин Ханагийнхаа булшин дээр очих ба тэр Ханагийн булшийг ухан цогцыг нь гаргаж ирээд зомби гарныхаа хүчээр түүнийг буцааж амьлуулна. Ингээд Мартин зомби найз охинтойгоо үнсэлцэн улмаар машинд халуун дотн мөчийг өнгөрүүлэхийг Мартины хамгийн анх амьлуулсан зомби ир холоос харж байгаагаар кино төгсдөг.